зүгээр нэг сохроор дагахыг итгэл гэж хэлэхгүй. Энэ бол баталтай баримт нотлохонд суурилсан улам үндэстэй алхам юм. Итгэл бол нэг талаараа аялал юм аа. Олон жил найзалж нөхөрлөж байгаад үерхэж ханилах нь гайхалтай шүү. Анх Никитэй очиход би ихэлсэн гэхүүдээ би нэг найзтайгаа хамт дандаа орж ярьж суудаг клуб руу орох гэж байсан юм. Kings Road-ийн замын төгсгөлд байдаг Франсуас гэдэг газар өсвөр насныхан голдуу цуглаад оройг өнгөрүүлдэг зугаатай дажгүй газар байсан. Тийшээ орохын тулд заавал гишүүнчлэлтэй байх ёстой л доо. Тэгэхэд хамт явж байсан охин маань Никигийн сайн найз гэж таарсан юм. Ники рүү залгаад үзэж чамааг оруулаад өгөндөө гэсэн юм. Би жаах ицсэн л дээ. Гэхдээ уцтаад сайн уу өнөөдөр бид хоёрыг Францаас руу оруулаад өгч чадахгүй биз гэтэл тэгэлдээ хүрээд ир гэж билээ. Одоо эргээд харахаар ёстой хамаагүй загнчихсан юм шиг байгаа юм. Их сургуульд ороод 2 дахь улиралдаа Ники Христэд итгэсэн. Харин би энэ талаар юу ч мэдэхгүй байсан. Бид хоёр үдшилэг дээр дахиад таарлцсан. Итгэл дээрээд маш олон зүйлийг шинээр мэдэж ойлгоод үүндээ би маш их хөөрөн тогтолж байсан юм. Харин эргэн тойрныхоо хүмүүстэй бушуухан л ярих гээд шууд л мэдрэмжгүй дайраад байж бүх хүн үүнийг мэдээсэй гэж маш их хүсэж байсансан. За бүжгийн талбай дээр гараад л шууд ярьдаг хэрэгэ гэж бодлоо. Цаг алдаж жижүүрийн юм яриад байх шаардлага байхгүй юм чинь пипар очоод намайг аимшигтай харагдаж байна. Есүс рүү ирэх хэрэгтэй гэлээ. Галзуурчсан юм багтаа л гэж утсан шүү. Ингэж хэлэхдээ сонирхлын харин ч унтраагаад удаан хугацаанд зайлсхийх төрөгсөн байсан. Тэр маань өөр хүнээс сонсож итгэж болсон л доо. Бидний дунд романтик сэтгэлийн оч бий гэж бодож байсангүй. Би зүгээр л найз нь зөвлөгч нь байла. Үерхдэг залуучуудын талаар хүртэл зааж зөвлөнө. Ники хамт байхад түшигтээ итгэл таадаг ухаалаг найз байлаа. Надад үнэхээр л гайхалтай санагддаг байсан байх. Үнэн дээр юм болохоор л бид хоёр ойр дотн болсон хэрэгэ. Их сургуулийн төгсөлтийн сүртэй үдшилэг хийсэн Мэй Бол дээр л миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн дөө. Уг нь Пепсиг өөр хүн үдшилэгт урьсан байсан юм. Харин бид хоёр юм ярьж эхлээд дараа нь бүжиглээд өглөөний 6 цаг гэхэд теннис тоглож байлаа. Тэгээд заваар явсан шүү дээ. Тийм ээ, голд заваар аялаад л тэгээд бид хоёр гар гараасан атгалцсан. Ийм болдог байжээ гэж л бодогдсон. Бид хоёр үерхэж эхэллээ дээ гэж би ойлгосон. Нэг л өөр цоошин амьдрал эхэлсэн юм аа. Христэд итгэгч болно гэдэг бол үнэхээр сэтгэл догтлолом адал явдал. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харах тун хуучин нь өнгөрч шинэ болсон байна гэж Илч Паул бичсэн байдаг. Хүнийг чухам юу Христэд итгэгч болгодог вэ? Бурханд итгэдэг учраас би багасаа л цуглаанд очдог байсан гэж зарим хүмүүс хариулдаг. Гэвч энэ нь хангалтгүй. Бурханд итгэдэг хэрнээ өөрсдөө итгэгч гэж үздэггүй маш олон хүн дэлхийд даяар байгаа. Тэр их сайхан зантай юм чинь Христэд итгэдэг байхаа гэж хүмүүс ярьдаг. Гэтэл сайхан сэтгэлтэй хүмүүс хаа сайгүй би тэд Христэд итгэдэггүй тул өөрсдөө итгэгч гэхгүй шүү дээ. Би Христийн шашинтай улс орон төрсөн учраас Христэд итгэгч мөн гэж хэлдэг хүн ч би. Гэвч тэглээгээд та Христэд итгэгч биш. Христэд итгэгч гэдэг бол Христэж хүнийг л хэлнэ. Есүсээр дамжин Бурхантай харилцаатай болж Есүс Христийг итгэн дагдаг гэсэн үг. Итгэл гэж юу вэ? Итгэл Өөртөө итгэх сэтгэлдээ тайван байх хоёрыг нийлүүлбэл итгэл. тийм ээ. Итгэл үү? Уучлаарай. Хэлэх юм алгаа. Чухал асуултууд байна шүү. Найдах. Баттай гэвэл болох нь. Би англикан итгэгч сүмд баярын үеэр эмээгээ бодоод очдог. Хараагүй зүйлдээ итгэх. Тэр бас надад итгэж байгаа. Энэ яриаг өгчөхөд хоолнд орно гэж. Хоол гэсэн үү? Итгэлийг шашинтай холбох хэрэггүй шүү дээ. Итгэлийг яаж тайлбарлахаа би мэдэхгүй байна. Нүдэрэ хараагүй зүйлдээ итгэхийг хэлнэ. Өдөр тутам сэтгэлийн тэнхээ өгдөг тийм зүйл.
Итгэлд ирэх аян хүн бүрт өөр өөр байдаг. Христэд хизээ хаана итгэснээ яг таг мэддэг хүмүүс бий. Бусд нь юу гэж Христэд итгээгүй байсан үеийг ихлээр ерөөсөө сандгүй шүү дээ гэнэ. Өөр зарим нь би Христэд итгэж биш байсан. Харин одоо бол итгэж болсон. Яг хизээ энэ өөрчлөлт бий болсныг хэлж чадахгүй байна. Тодорхой цаг хугацаа үйл явц өрнсөндг гэж магадгүй. Хамгийн гол нь хүн итгэлд ирснээр Христэд итгэж боллоо гэдгээ өөрөө мэддэг. Үүнийг хүн мэдэх боломжтой. Христэд итгэвч болох, итгэлд ирэх гэж юу гэсэн үг вэ? Иохны сайн мэдээний номонд ингэж бичжээ. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэждэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Хайраар холбогдсон хамгийн ойр дотн холбоо бол эцэг бүрийн холбоо гэж Илч Иохан хэлж байна. Өөр зарим хэсэгдэр амраг хосын бас амт нөхдийн хайраар үүнийг дүрсэлдэг юм. Шинэ гэрээнд үүнийг нөхөр эхнэрийн харилцаатай адилтгсан нь ч бий. Энэ бол маш эрхэм, нандин, онцгой дотн харилцаа үүсч байна гэсэн үг. Гэрэлсэн хүн бол гэрэлсэн гэдгээ баттай мэднэ. Та Христэд итгэж болсон бол Христэд итгэж гэдгээ өөрөө сайн мэднэ гэсэн үг. Бурхан үүнийг маш тодорхой байлгахыг хүсдэг. Та нар мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ гэж Илч Иохан хэлжээ. Христэд итгэж болсноо та гарцаагүй мэднэ. Тийм харилцаа бий болсныг мөнх амьтаа болсноо та мэдэж чадна. Энэ итгэл баттай үнэмшил юунд суурилдаг юм бэ? Энэ бол баталгаа нотлогоонд үндэслэсэн итгэлийн алхам юм. Мэдрэмжид биш. Баримтад тулгуурладаг. Намайг пипатай гэрэлсэн гэдгээ батлах нотлогоо харуул гэх юм бол би гэрэлсний гэрчлэгийг үзүүлж чадна юм. Би түүнд хайртай гэдгийг хараажаар илт боловч пипа битэр хууль ёсны эхнэр нөхөр гэдгийг энэ нь баталдаг. Харин Христэд итгэж болсон гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ гэвэл Бурхны үг Библи гэдэг баримт бичгийг бий заана. Бурхны тухай мэдлэг маань Бурхны амлалтуудад тулгуурласан байдаг. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг хэмээн Ром 10:17-д Паул илч хэлжээ. Альпагийн уулзалтаар хүмүүсийн яриаг сонсож бүлгэрээ суугаад санаа бодлоо хуваалцах үед та аажмаар үнийг амсаж мэдэрч байгаа байх. Би ч бас Библи уншаад үнэн гэдэгт нь итгэж үнэмшсэн. Миний хувьд Библи уншснаар дуулж мэдснээр итгэл ирсэн. Библи бол Бурхантай харилцах зам мөн. Энэхүү цувралынхаа нэг ангаар бүгдээрээ энэ тухай наривчлан судална. Гэхдээ та Бурхны үгийг уншиж хэрэгжүүлээд эхэлж болно шүү. Тухайлбал Илчил номын 3:20-д Есүсийн өгсөн амлалт бий. Харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотгош түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно гэж тэр айлджээ. Рафаэлээс өмнөх үеийн алдартай зураач Холман хаант энэ ишлэлийг уран зургаар илэрхийлжээ. Зургийн нэр нь Хорвогийн гэрэл бөгөөд Геген Паулийн катедралд өлгөөтэй бий. Мөлхөө ургамал, хогийн ургамалдаа дарагдчихсан хаалганы дэргэд Хорвогийн гэрэл Есүс зогсож байна. Энэ хаалга бол Есүсийг амьдралдаа урьж байгаагүй хүний амьдралын үүд хаалгыг төлөөлнө. Есүс хаалган дээр зогсоод тогшиж байна. Онгойлгож өгөхийг хүлээж байна. Дотгош орж тэр хүний амьдралын нэг хэсэг болж түүнтэй хамт хооллохыг тэр хүсэж байна. Хамтдаа хооллоно гэдэг бол нөхөрлөлийн бэлэгдэл юм. Амь амьдралынхаа үүд хаалгыг түүнд нээж өгсөн хүн бүрийн анд нөхөр болъё гэж Есүс өрж байна. Холман хаантыг нэг хүн алдаатай зураг зурлаа гэж л дээ. Хаалганы бариулын зурхаа мартчихсан биш үү гэж. Харин тэр үгүй зориуд тэгж зурсан юм. Бариул нь дотор талдаа бий гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл Есүсийг амьдралдаа оруулахын тулд үүд хаалгаа бид өөрсдөө онгойлгож өгөх учиртай. Есүс таны амьдралд хүчээр дайрж орж ирэхгүй. Амьдралдаа урьж оруулах хэсгээ сонгох эрх чөлөөг тэр танд өгсөн. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үдээ нээвэл би дотгош түүн рүү орж ирнэ гэж амлажээ. Би орох байх гээгүй. Би орох уу, яах уу гэж бодно гээгүй. Түүнийг өрсөн л бол орж ирнэ гэдэгт нь өчүүхэнч эргэлзэх хэрэггүй. Тэгээд тэр тантай үргэлж хамт байх болно. Одоо ч үрд мөнхөд. Энэ бол түүний амлалт, түүний хэлсэн үг. Би гэрэлсэн гэдгээ яаж мэдсэн бэлээ? Мэдээж надад гэрэлсний гэрчлэгээ байгаа. Гэхдээ 1978 оны 1-р сарын 7-нд нэгэн онцгой үйл явдал болсныг бид хормоо хийсэн гэдгийг бас
би хэлж чадна. Христэд итгэж болсноо яаж мэдсэн бэ гэж надаас асуух юм бол түүхэнд болсон нэгэн үйл явдлыг би бас хэлж болох юм. Энэ бол Есүсийн үхэл ба амьлал. Есүсийн үхэл миний амьдралд яаж өөрчлөлт авчрахыг би үнэндээ ойлгож чадахгүй байлаа. Бүгдээрээ бид хонь мэт төөрч гэж бичсэн байдаг хуучин гэрээний Исая номын 53-ийн 6-г ашиглаад надад нэг хүн ингэж тайлбарлаж өгсөн юм. Энэ гар чинь намайг төлөөлж байна гэж бодъё. Харин энэ ном бол миний хийсэн бүхэл буруу муу муухай зүйлийг төлөөлнө. Бүгдээрээ бид хонь мэт төөрсөн. Бүгд л өөр өөрийн замаар явв. Хийсэн буруу зүйлээсээ болж бид Бурханаас тусгаарлагдсан. Бурхан бидний хооронд зааг, хаалт үүсгэжсэн байгаа нь харагдаж байгаа биз дээ гэж тэр үргэлжлүүлэн тайлбарлав. Нөгөө талд Есүс Христ ямар ч буруу юм хийгээгүй. Тэр ариун амьдарсан. Тэнгэрт орших эцэгтэйгээ тэр үргэлжид төгс төгөлдөр харилцаатай байсан. Тэр бол 100% ариун байж чадсан цор ганц хүн. Бүгдээрээ бид хонь мэт төөрсөн. Бүгд л өөр өөрийн замаар явв гэж энэ ишлэлд хэлсэн байна. Цааш нь бүгдийн маань хилэнцгийг харин түүнд загалмай дээр Есүс Христэд гэсэн үг. Эзэн Бурхныг хэлж байна. Тохов гэж юм. Таны бас миний нүглийг, таны бас миний өмнөөс Есүс загалмай дээр үүрчээ. Ингээд бид та бас би яасан байх нь вэ? Бид Бурхантай харилцаатай болох эрх чөлөөг олсон. Би мундаг бишимчийн Христэд итгэгч болж чадахгүй байх. Эхлээд учрыг олж цэгцлэх шаардлагатай өчнөө юм байна гэж зарим хүн хэлдэг. Гэвч тийм биш ээ. Та байгаагаараа л Христ рүү ир. Таны юу хийдэг? Хэр амжилттай яваа эсэх огт хамаагүй. Загалмаа дээр таны төлөө Есүсийн хийсэн зүйл л энд хамгийн чухал нь. Та бүрэн төгс уучлалыг хүлээж авч болно. Зүгээр л бэлэг болгоод үүнийг авч болно. Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх ам мөн гэж Илч Паул бичжээ. Үнэгүй бэлэг өвгөн дагалдуулна гэхээр би ер нь нэг дуртай биш. Цаанаа нэг юм байгаад гэж дандаа санагддаг. Гэвч мөнхийн ам бол юутаач зүрдэлшгүй бэлэг бидэнд ямар ч үн хөлсгүйгээр өгөгдсөн. Цаана юм байхгүй. Гэхдээ үүнд өртөг золиос төлөгдсөн. Тэр нь Есүсийн халуун ам байсан. Гэмшил итгэлээр энэ бэлгийг бид хүлээж авдаг. Гэмшил гэдэг бол бодол сэтгэлгээгээ өөрчилж амьдралдаа хийж байсан муу муухай зүйлсийг бүр мөсөн хайж болохыг хэлнэ. Итгэл бол Есүст найдан түшхийг хэлнэ. Би багада галын өрөөндөө ширээн дээгүүр хараалган байнга тоглодог. Цагаан унтаг юм хаа сайгүй байхыг хардаг ч юу гэдгийг мэддэггүй байлаа. Орон гэр маань ийм л байсныг санаж байна. Буун дуу сонсогдлооч байдаг л энгийн зүйл шиг санагддаг орчин ахуйд би өссөн. Манайх мафийн бүлэглэлийн гишүүн хар тамхи худалдаалдаг айл байсан болохоор хар тамхи гэдэг зүйл миний эргэн тойронд дандаа л байсан. Сүйт бүсгүйгээсээ хагацсаж дараа нь холбооны шоронд суулаа. Энэ үе миний амьдралын уруудл доройтлын туйл байсан. Тэгэхэд хаашаач гарах гарцгүй болчихсон. Цаашид яахаа би мэдэхгүй байлаа. Есүсээс өөр хандах хинч надад үлдээгүй байсан юм. Нөхцөл байдал ингээд л эргэжчихсэн. Бурхан намайг чөлөөлж чадна гэдгийг мэдэж байсан болохоор шоронд байхдаа би өөр дээрээ ажиллаж эхэлсэн. Есүсийг амьдралдаа хүлээж авах тэрхэн мөчөд би өөрд байснаас өөрчлөгдсөн юм бишээ. Харин хэн байсан бэ гэдгийг үннээр нь хүлээн зөвшөөрч түүнийг хүсэж байсны дагуу тийм хүн болсон хэрэг. Амьдрал минь зоригтой, утга учиртай болж сэтгэл минь итгэл найдвараар бэлхлаа. Авахын аргагүй эвдэрч сүйдсэн зүйлийг Бурхан өөртөө аваад асар үзэсгэлэнтэй урлагийн бүтээл болгож хувиргасан. Амьдралд минь чөлөөлөлт ирсэн. Чухмал эрх чөлөөний түүх өрнөсөн. Одоо надад үзэсгэлэнтэй сайхан ихнэр хөөрхөн хүн минь би. Итгэл найдвар, хайраар нэгдсэн хамт олонны дунд би нэгэн хэсэг нь болсон. Нэг талаараа бид өдөр бүрэл итгэлээ дасгалжуулж байдаг. Сандал дээр суухдаач тэр яагаад гэвэл тэр сандлыг яаж хийснийг, хэн хийснийг та мэдэхгүй. Гэхдээ суухад чинь түшиг болж эвтэйхэн байна гэдэгт нь зүгээр л итгэлтэй байдаг. Итгэл гэж найдан түшгийг хэлж байгаа юм. Тийм ээ, Бурхан байхгүй, эсвэл Бурхан байна гэж та эцэслэн батлах боломжгүй. Гэвч Бурхан оршдог, эсвэл эс оршдог гэсэн үзлийн аль аль нь итгэлийг шаарддаг. Христэд итгэгч байна гэдэг нь Христэд итгэлээ өгөхийг хэлнэ. Хэн нэгэнд найдан түшгийг. Надад гэрлэлтийн гэрчилгээ бий. Бас бидний хурим үнийг батлах
түүхэн үйл явдал мөн. Гэвч гэрэлсэн гэдгийг минь нотлох бас нэг баримт байна. Энэ бол Пипатай ханилын сууж, хамтдаа туулж өнгөрүүлсэн 40 жилийн амьдрал. Христэд итгэж гэдгээ одоо та яаж мэдэж байгаа юм бэ гэж надаас асуувал хэдэн 10 жилд үзэж туулсан зүйлс минь үүний баталгааг нь ариун сүнснээс ирдэг бүхэн. Энэ сүнс бол таны дотор оршихоор ирсэн Есүсийн сүнс мөн. Есүс ариун сүнсийг салхи мэт гэсэн байдаг. Та салхийг харж чадахгүй боловч хүч нөлөөгөөр нь оршин байгааг нь мэддэг. Ихэнх хүмүүс өөрчлөлтөөс бэргэмхий. Христэд итгэгч болвол амьдрал минь юу болж хуурах юм бол доо гэж та бодож байж магадгүй. Гэхдээ бидний яриад байгаа энэ өөрчлөлт бол сайн зүйл. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, энэрл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахгүй юм гэж Илч Паул хэлжээ. Та итгэгч боллоо гэд бусдаас илүү болчихж байгаа юм биш. Гэхдээ өмнөхөөсөө сайжирсан гэдэгт итгэж байна. Бурхны сүнс миний амьдралд оршихоор ирэхдээ намайг өөрчилж эхлэхийг би анзаарч байсан. Бурханд Есүст хандах хандлага маань өөрчлөгдөж эхэлсэн. Эхэндээ очиж скваша тоглодогч биеийн тамирын нэг клубт би хамрагддаг юм. Тэнд очдог залуустай олон жил нөхөрлөж байна. Ихэнх нь л таксины жолооч, барилгачин, шат угсрагч хийдэг. Бас миний сайн найз болсон тайчигч залууч байгаа. Бид нэгнээ хочоор нь дууддаг. Тэд намайг Ник Вик гэдэгтэй. Саяханда тэнд нөгөө залуусын нэгэнтэй юм ярьж байла. Танай цуглаанд тэгээд ням гарагтай хэдэн хүн ирдгийг бидэ гэж асуухлаар нь 5000 орчим хүн ирдэг дээ гэсэн чинь нөгөөг чинь Есүс минь гэдэг байгаа. Би тийм ээ тэд Иесусээс болоод тэнд ирдгийг гэж хариулсан. Христэд итгэж болохоос өмнө Есүс минь гэдэг үгийг яг л түүн шиг хараал тавихтаа би хэлдэг байлаа. Харин итгэж болсон тэрхэн агшинд Есүс гэдэг үг амт найзыг минь нэрлэх болсон. Бас итгэгч хүмүүст хандах хандлага маань өөрчлөгдсөн. Христэд итгэгч болохоос өмнө итгэгчдийг би нэг л итгээд сэжигтэй хүмүүс гэж боддог байлаа. Миний явдаг байсан их сургуульд тэд авьяасны чанамлын үдшилэг гэчиг хийдэг байсныг би мартдаггүй. Үдшилэгт очичоод л хин сүүтэй авьяас нэвс идээд сууж байдаг байна. Христэд итгэгч болоод авьяасны үдшилэгт би очдог боллоо. Захиан байгуулагчид тань амд нөхөд болсон. Одоо хэдэн 10 жил өнгөрсөн ч сайн нөхөд минь хэвээрэл байна. Түүнчлэн бусад хүмүүст хандах хандлага маань ч өөрчлөгдөв. Би хүмүүсийг цоошнэр хайрладаг болсон. Бүр огт танихгүй хүмүүсийг ч гэсэн, ядуусыг ч, хоригдлуудыг ч, бусдыг гэсэн хайр сэтгэлд минь дүүрсэн. Ийхүү амьдралд маань над дээр бодит өөрчлөлтүүд гарч би бас ариун сүнсний оршихуйг, ажлыг мэдэрдэг болсон. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэгэ гэж Илч Паул хэлжээ. Бид хоёр чинь гэрлээд хэр удаж байгаа лээ? 30 чамайг мэдэх нь харъя. Сайхан шалгалт байна. Та гараа Пипс. Хенри 35-та. Тэгэхээр 37 жил үү? Зүг үү те? 37 жил. Анх хүүхдтэй болж ууганхүү Хенригээ төрөхөд бид бараг л ямар ч бэлтгэлгүй байсан. Түүнийг төрсөн тэр мөчөд үгээр хэршгүй хайр сэтгэлд минь бэлхэж уурж тогтолсондоо би хүүдээ хайртай л гэж бодогдож байсансан. Хөлөөж зөнх тэнхэлгүй болтол ядарсан байх үед хүүхэд шүнжин чарлаж хоноход ч тэр. Яаж игээд л орноосоо босно, хүүхд рүүгээ очино, ингэртээ тэврээд тайвшруулж, хуурайлж, хөхүүлж байгаа бүхнээ зориулдаг. Тэгвэл бурхан биднийг үүнээс ч илүүгээр хайрладаг гэхлээр хичнээн агуу хэмжээшгүй хайр байх вэ? Бид хайрлаж байна гэчихэд хуваа хичээж алдаж онох буй бишгүй л гардаг. Гэвч хайрлах зүүн маш хүчтэй гүн гүнзгий мэдрэмж байдаг шүү дээ. Эцэг их нь үр хүүхдэд хайрлахаас илүүгээр Бурхан биднийг хайрладаг гэж Библиэд хэлэхдээ эцэг-үрийн холбоотой адилтгаж үзсэн тун гайхмаар Бурхан биднийг ингэж их хайрладаг гэхээр маш хүчтэй сэтгэл төрүүлж байгаа биз? Найз нөхдийн харилцаанаас ч үүнийг харж болно. Бид амт нөхдөд хайрладаг. Тэгвэл Бурхны хайрыг шинэ гэрээнд үүнтэй бас адилтхан харуулжээ. Би та нарыг амт нөхдөө гэж дуудав. Бурхан та нарт хайртай гэж Есүс хэлсэн байдаг. Таны ямар ч дотны найзаас илүү ойр дотн амт нөхөр чинь байхыг Есүс хүсжээ. Бурхан таныг хичнээн хайрладгийг эндээс том руугаар харж болно. Мөн гэр бүлийн хосын сайн сайхан харилцаанаас ч таныг гэсэн түүний хайрын тухай цоошин ойлголтыг авч болно.
Таны эцэг эхтэйгээ харилцах харилцаа байна уу? Таны үр хүүхдээ гэсэн хайр эсвэл өөр заавал таны өөрийн тулсан жишээ биш. Бусад хүмүүсийн амьдралаас ч эцэг эх хүүхдийн хоорондын сайн сайхан харилцааны хэм маягаас Бурхны хайрыг олж харж ойлгож болно. Дотн сайхан харилцаатай гэр бүлийн хоёрыг хараад тэд бие биендээ үнэхээр хайртай ажээ. Харин Бурхан намайг үүнээс ч агуугаар хайрладаг юм байна гэдгийг бид ухаарч болно. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Ямар ч эцэг эх үр хүүхдээ хайрладагтай зүйрлэшгүй агуугаар Бурхан таныг хайрлсан гэж Илч Паул хэлжээ. Таныг сэтгэл зүрхнийхээ гүнд үүнийг ойлгож мэдрээсэй гэж тэр хүссэн аж. Бурхны хүүхэд болсон гэдгийг чинь тэр танд хайртай гэдгийг таны сүнстэй хамт гэрчлэхийг хүсжээ. Ариун сүнс үүнийг танд ховчилсан байдлаар сэтгэл зүрхэнд чинь илчлэн ойлгуулна. Манайх одоо 4 ач зээтэй болсон. Тэдний тухай ярих гэж байгааг минь уучлаарай. Би танд зээгийнхээ тухай ярьсан билүү гэж нэг хүн Уинстон Черчиллээс асуусан чинь үгүй ээ яриаггүй. Яриагүйд чинь гүн талархал илэрхийлье гэсэн гэдэг. Анхны ач айлбагийнхаа тухай нэг түүхийг ярьж өгөхийг минь өршөөж болгоно уу? Тэр 2 ойтой байсан юмдаг. Жонни Тара 2 хүүхдүүдтэй ам. Айлби даач тэр. Айлби бас аав ээжтэй ам. Заримдаа тэр бүр нэг тийм ойр дотн мэдрэмж хүсдэг юм шиг байгаа юм. 2 гараа байдгаар нь алдлаад Дэдап гэдэл тэмүүлдэгсэн. Жонни хүүгэн өргөж аваад тас тэрчгэн. Тийм их ойр дотн нандин үгээр илэрхийлэмгүй хайрыг эцгийнхээ тэрт тэр мэдэрдэг аж. Ариун сүнс ч бас биднийг тэгж тэрдэг юм. Бидний сүнстэй хамт гэрчиж байгааг нь заримдаа бид тод мэдэрдэг. Бурхны өвөрт тэрвэрүүлж, хайрлуулж, ингэрт наалдчихсан мэт заримдаа санагддаг. Чухам нь бол бид өөр дээрээ сэтгэл зүрхээрээ Бурхны хайрыг амсаж байгаа хэрэг юм аа. Та түүний хүүхэд болсныг танд хайртайгаа, тантай ойр дотн харилцаатайгаа мэдүүлэхийг Бурхан хүсдэг юм аа. Хэрвээ ийм харилцаатай байгаа эсгээ та хэлж мэдэхгүй байгаа бол нэг энгийн залбирал өргөе. Та сэтгэлдээ дагаад залбираарай. Би ийм зүйл хийхэд бэлэн биш байна гэж зарим хүн хэлэх байх. Энэ сургалт овоо хэдэн 7 хоног үргэлжлэв шүү. Харин одоо залбирахыг хүсэж байгаа хүмүүс нь зүрх сэтгэлдээ үүнийг дагаад хэлээрэй. Энэ бол уучлал ирсэн залбирал. Загалмай дээр бидний төлөө амиа өгсөнд нь Есүст талархаж, өөрт байгаа муу муухай зүйлийг бүрмөсөн хайж орхин түүнийг амьдралдаа урьж, зүрх сэтгэлийнхээ хаалгыг нээгээд орж ирнэ үү гэж гуйх залбирал. Хэрвээ хүсвэл дотроо энэ залбиралыг дагаад хэлээрэй. За ингээд одоо эхэлцгээе. Залбирахтаа ингэж болно. Есүсийг дотроо төсөөл. Тэр яг одоо энд байна. Таны зүрх сэтгэлийн хаалган дээр тогшоод зогсож байна. Хэрвээ түүнийг урьж оруулмаар байгаа бол дагаад хэлээрэй. Эзэн Есүсээ, намайг маш ихээр хайрлсанд баярлалаа. Яг одоо би өөрт байгаа муу муухай зүйлийг хайж орхиж байна. Хэрвээ түүнээс уучлал гуйх шаардлагатай ямар нэг зүйл толгойд ч н орж ирвэл яг одоо хэлээд уучлал гуйгаарай. Тэгээд намайг уучлж чөлөөлөх гэж миний төлөө өгсөнд баярлалаа Есүс. Би одоо таны уучлалыг хүлээн авч байна. Би итгэлэн танд өгч байна. Зүрх сэтгэлд минь ариун сүнсээрээ оршиж надтай үрд хамт байгаач. Баярлалаа Есүсээ. Амен.